За сайн байцгаана уу. Манай ээлжид лайв хоолны хичээлний лайв хичээл эхлэх гэж байна. Өнөөдөр би та нарт их амархан хурдан 5 минутын дотор цагаан сардаа бас цагаан сарынхаа ширээн дээр бэлдэж болох гоё амархан салаад зааж өгье. За өнөөдрийн салаад маань ерөөсөө хитгэн айгүй амархан юмнууд ногоонууд орсон байгаа. Улаан байцаа, cilantro, шарлоон, цагаан юм редиск, юм солонгос юм том редиск, тэгээд юм хулуу орсон ба. Дээрээс нь бид нар бас алим нэмж байгаа. За тэгээд энэ өнөөдрийн салаад маань ерөөс их амархан хурдан. Тийм болохоор одоо цагаан сар болох гэж байгаа учраас одоо энэ салаатыг бэлдээд ширээн дээрээ тавихад үнэхээр гоё өнгөлөг гоё. Дээрээс нь амт айгуу гоё амархан тэгээ хийхэд их амархан салаад байгаа. За энэ улаан байцаагаа би 5 номерын манай салаад мастрын 5 номерын утхан дээр хэрчих гэж байна. За өнөөдөр бас манаас Чикагогийн одоо цагаан сарын баяр болж байгаа. Тэрэн дээр бас мэдээж олон хүмүүс ирж байгаа учраас би бас өөрийнхөө зүгээс бас жоохон ч ихсэн хоол бэлдээд ингээд салаад бэлдээд авч очих гэж байна. За тэгээд одоо улаан байцаагаа бүгдээрээ хэрчээд ерөөсөө их амархан хурдан за та нарын байцааныхаа голыг иддгүү буюу байцааныхаа голыг бити хаяараа байцааны голонд ч бүх витамин минералууд нь энэ дотор агуулгагдж байгаа учраас хүмүүс ихэнх үед нөгөө ингээд хаяад байдаг. Энийгээ бити хаяараа витамин минералаа яг өөрийнх нь салаатандаа хийгээд жижиглээд зүсээд жижиглээд хэрэглээрэй гэж хэлмээр байна. За би энэ салаатанд одоо нэг ойролцоогоор нэг 25-30 үний салаат хийж байгаа. Энэ маань ерөнхийдөө их амархан, хурдан хийхэд хялбар. Тэгсэн мөртлөө гоё өнгөлөг. За ийм жижигхэн гаранд баригдахгүй байгаа юм жижиг хэсгээ энэ юуныхаа энэ хамгаалтан дотор хийгээд ингээд шууд дараад хийчих болно. За ингээд байцаа маань бэлэн. За би байцаагаа энэ том сав руу шилжүүлчихье. Холиход бэлэн. За одоо энэн дээр би нэг номерын хутгаа солиод нэг номер дээр би луунгаа ирчих гэж шар луунгаа. За энэ маань ерөөсөө их хурдан амархан дээрээс нь гоё өнгөлөг хижээллэг. Окей. За энэ жижиг луунгаа шууд энэ баскет дотроо хийгээд хичээл дуусгаж байна. За юм хатуу ногоонуудыг энэ жижиг хэрчгээр нэгдүгээрт гоё чихэрлэг, гоё идэхэд амар, дээрэс нь амт нь гоё чихэрлэг болдог. За ингээд хоёр луун маань хийчлээ. За одоо 2 номерын хутгаа солиод арай жоохон томсгож гэнэ гэсэн. Энэ дээр би одоо түүхий зукини тийм үү ногоон хулуу түүхийгээрээ энэ салаатан дээр бас ерөн бол мэдээж ногоог түүхийгээр нь идэх юм бол 100% шимт хижээл минерал витамин энэ ногооноос авч иднэ гэсэн. Мэдээж болгож тийм үү ямар нэгэн байдлаар болгох юм бол мэдээж минерал витамин жоохон алднаа гэсэн. За би ингээ хулуугаа хэрччихлээ. За би жоохон ямар хэрчилт болж байгааг үзүүлье. Энэ 2 номерын хулуу маань ийм хэрчилт болж байна. За би сая 1 номер дээр хэрчсэн энэ луун маань ийм болж байна. За одоо би бас 2 номер дээр алим. Ихэнх хүмүүс нөгөө байцааны салаатанд эсэн чихэр хийж жоох амт оруулахдаа эсэн чихэр хийгээд байдаг. Бид нар өнөөдөр эсэн чихэр хийхгүй алимны амтаар одоо гоё тэр шүүслэг гоё чихэрлэг амтыг бүгдээр энэ алимнаас гаргаж өгье. За тийм болохоор 2 номер дээр алимаа ирчээд за ингээд алимаа бүр ингээд сайхан цэвэрлээд эргүүлээд ингээ бүр дуустал нь
хаягдл гарахгүй ингээд дуустал нь ингээд хэрчээд өгнө. Окей. За алим хийчлээ. За алимны дараа би энэ цагаан юм редиск юм том редиск. Энэ маань Аз дэлгүүрүүдээр их байдаг. За би бүтнээр нь үзүүлье. Бүтэн ийм цагаан редиск байгаа. За өнөөдөр би тал ийм редиск хийгээд нэгдүгээрт гоё амт оруулна. Тэгээ өнөөдөр миний та нар анзаарч байна уу хэрчж байгаа ногоонууд маань ерөөсө хальсахгүй ловон энэ редискний яг хальстай нь ингээ бүгднийг хэрчээд хийж байгаа шүү, окей? За. Ингээд салаад маань ерөнхийдөө бэлэн гэсэн үг. За гар дотор энэ дотор хийхэд гар зүсэхгүй буцаагаад энэ наалтсан энэ ногоонуудаа авахд бас зүсэхгүй ганцхан гар ийшээ хийж болохгүй тийм болохоор дандаа гар энэ хамгаалтан дээрээ гарчин 45 градусын юм юутэй ингэж барих хэрэгтэй шүү. За ингээд бүх ногоонууд маань ерөнхийдөө хэрчигдээд ингээ бэлэн болчихлоо. Окей. За би энэ байцаан дээр ахаад юу яагаад одоо энэ силантрогоо нэмээд бүтэн силантро хийсэн байгаа. Нэг багцыг. Силантро гэдэг маань одоо монголоор яншуу гэдэг баха. Тэ? Яншуу гэдэг бах. За ингээд силантрогоо хийчлээ. Альмаа хийчлээ. Тэгээд юу яагаад одоо ингээд ногоо маань ерөөсө холиход бэлэн. Би энэ салаатанда ямар дрессинг хийж байгаа вэ гэхээр ерөөсө гэрээ аргаар их амархан. Давс перц, жоохон оливын ойл, жоохон sesame oil, тэгээд apple cider vinegar хийсэн байгаа. Ингээл болоо. Окей. Тийм болохоор энэ маань ерөөсөө гэрийн аргаар ерөөсөө илүү дутуу химийн бодистой одоо дэлгүүрээс янз бүрийн энэ амтлагч дээр авахгүйгээр гэрте байгаа юугаараа ерөөсөө ийм хитгэн юмар ингээд дрессинг хийгээд болчихж байгаа. Окей. Тийм болохоор olive oil, apple cider vinegar, тэгээд жоохон sesame oil, тэгээд давс перц, тэгээд ерөөсөө болоо. Өөр юу ч байхгүй. Окей. Тийм болохоор simple амархан мөртлөө илүү дутуу юм байхгүй. Тэгсэн мөртлөө амт их гоё. Тэгээд дээрээс нь аягүй гоё хурдан амархан. За би гаранда бэйли хийгээд нөгөө салаатаа хутгах бэйлигээ хийгээдгий. За би нөгөө хоолны юм нэмгэн бэйли авч агаад нөгөө салаатаа хутгаадах. За нэг бэйлигээ хийчлээ, хоёр дахь бэйлигээ хийгээд. За энэ салаад маань хүн зочин мочин ирэхэд айгүй амар хийгээд бэлдээд тавьчаад ногоогоо хэрчиж тавьчаад дараа нөгөө хүмүүс ирэх төхөөд дрессингээс хийж болно. Тийм болохоор ингээ хэрчээ тавьсан байхад ерөөсө хөрөгчин дотор ерөөсө ямар ч асуудалгүй. Дээр нь жоохон лимоны шүүс цацаад лимон жоохон цацаж өгөөд лимоны шүүс цацчих юм бол хөрөгчөнд бол ерөөсөө 3, 4, 5 хоног бол яахчгүй зүгээр ногоо маань ингээд гоё өнгөлөг гоё шинээрээ байж гэн. За би энэ дээр одоо юмаа хутгаад дрессингтайгаа хутгаад за ингээд одоо амтлах нөгөөс дрессингээ хийгээд тэгэл ерөөсө хутгаал болоо. Тэгээ ийм амархан хурдан гой салаад ерөөсө 5 минутын дотор одоо энэ салаад бол ямар ч байсан нэг 25-аас 30 хүнд бол хангалттай салаад болно. Би ингээд ийм нэг удаагийн саунд хийгээд тэгээд одоо нөгөө юуруугаа ивент руугаа нөгөө Монгол цагаан сарынхаа ивент руу одоо өнөөдөр Монгол төв дээр ивент болж байгаа. Тэрэн руугаа бас аваачиж өгөх гээд
та нарт бас үзүүлэнгээ бэлтжиж байна. За ингээл ерөөс айгүй амархан, хурдан, амттай ийм гоё салаад ерөөсөө 5 минутын дотор. Тийм болохоор одоо зочин ирэх гэж байгаа, цагаан сар болох гэж байна. Айл болгон ямар нэгэн амархан, хурдан салаад яаж хийх үү гэж бүгдээрээ янз янзын нэг шинэ юм те ширээн дээр гоё өнгөлөг гоё салаад тавьмаар байгаа. Тийм болохоор энэ салаатыг та нар туршаад үзээрэй. Тэгээд олон удаа хийхгүй ингээд нэг мөсөн ингээд ногоонуудаа манай салаад мастрын машин байгаа айлууд бол ингээд ерөөсөө бэлдээ тавьчихад хүмүүс орж ирэхэд дрессингийг хийгээл холио тавихад бол бэлэн гэсэн үг, окей? За тийм болохоор өнөөдрийн энэ салаад маань ерөнхийдөө нэг ойролцоогоор 25-аас 30 хүнд бол хангалттай салаад болж байгаа. Дүүрэн одоо салаад болно. За ингээд салаад маань бэлэн. За би ингээд тараагаад 2 савнд тараагаад хийчихнэ. За энэ салаад маань гоё өнгөлөг. Өнг гэдэг маань олон төрлийн витаминууд маань олон өнгийн ногоо идэх тусам олон төрлийн витамин идэж байна гэсэн. Олон төрлийн амт гэдэг маань ерөөсөө минерал гэсэн. Тийм болохоор олон төрлийн амттай одоо ногоо идэх юм бол олон төрлийн минералтай хоол идэж байна л гэсэн. За ингээ болоо. Ийм хурдан, амархан ерөөсөө нэг 20 хүний, 20-с 25 хүний салаад маань ингээд хурдан, бэлэн, амархан ийм хурдан болж байгаа шүү. За юу. Тэгэхээр энийг та нар өнөөдөр бас миний хийсэн салаатыг бас гэртээ туршаад үзээрэй. Зочид ч таалагддаг бах, өөрт ч гэсэн цаг хэмнэсэн амархан хурдан, дээрэс нь их гоё өнгөлөг, амттай ийм гоё салаад байгаа шүү. Энэ ногоонууд маань бүгдээрээ түүхий. Тийм болохоор витамин минералаа 100%-аар одоо энэ ногоо жимснээс одоо авнаа гэсэн. Тийм болохоор өнөөдрийн манай цагаан сарын баярт ирж байгаа хүмүүс миний салаатыг амсах боломжтой манай Чикагогийн цагаан сард ирж байгаа хүмүүс. Тэгээд та нар гэртээ хийгээд хэрвээ асуух юм байвал комментэнд бичээд хийсэн салаатныхаа зургийг комментэнд оруулж тавил бүр гоё байна. Тэгвэл би бас хараад бас баярлалаа. Миний одоо хийж байгаа видеонуудыг бас дагаад хүмүүс хоолоо хийгээд болж гэн ямар амттай болж гэн те юу болж гэн гэдгээ надтай хуваалцах юм бол бас их гоё байна. Тийм болохоор хийсэн салаатнуудынхаа зургийг бас юун дээр комментэнд оруулаарэ гэж хэлмээр байна. За тэгээ дараачийн видео болтлоо бүгдээрээ түр баяртай. Бай.